Инхээ зулаа хоёр Улаанбаатар тэмдрэх жаргалтай хосуудын тоог нэгээр нэмсээр хэдхэн сарыг артаа үтлээ. Тэр хоёулаа дээд боловсралтай сайхан мэрэгчлээ. Заасанд байрлахад тансаг байранда юугаарч тотлоггүй сайхан амьдардаг байлаа. Тэр хоёр дэд хөрөнгө алдар нэр байвч харамсалтай нь тэр хоёр хүүхэдтэй болж чадахгүй байв. Зулаа гэдгэн жилийн өмнө осолт орж хүүхэдтэй болох боломжгүй болсон нь энэ аж. Нэгэн өдөр инхээ зулаа хоёр хүүхэд өргөж авах гэсэн санаа гаргана асрамжийн ганцын зүг хөдлөлөө. Инхээ зулаа хоёр асрамжийн газар торно олон хүүхдүүдийг харан ажиглаж байталаа. Тэр хоёрын нүдэнд нэгэн жаал өртгөн тэр. Тэр жаал тоогүй. Харин босдон тоглож байхад ганцаараа зураг суухаж. Тэр хоёр энэ хүүхдэд л хайр дутагдаж гэмэн бодоно. Тэр хүүг сонголоо. Инхээ зулаа хоёр гэрээгээ хийн тэр гурван машин суулаа. Инхээ энэ сэглэн эргэж харна. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Гэхэд намайг Тулгаа гэдэг. Тулгаа хамт парк орох уу? Гэхэд хүүгийн Мишель дотор. Болох юм уу? Гэхдээ мэдээж одооноос эхлээд бид хоёрыг ахаа ихчээ гэж дуудаж байгаарай. Хэмээн паркын зүг хөдлөлөө. Тэр бороо цагийг зугаат өнгөрөөж нэг л мэтгэд үд өнгөрн харих цаг болжээ. Тулгаа зулаагийн өвөр дээр атралт нүд хаагаад зулаа түнлөө харна. Бид цааны нэвсэлж байлаа. Энэ үед инхээ зулааг үндсэн бид хоёр хүүхэдтэй боллоо шүү дээ. Гурлаа харъя. Хэмээн хөдлөлөө. Тэр гурав удалгүй гэртээ ирж Тулгааг сэрэн. За, энэ чиний шингэр. Тэр чинь өөрөө гээд заалаа. Тулгаа их ядарсан бололтой ор хараад шуудлан тав. Инхээ зулаа хоёр хүү бөхөрд нууранд орлоо. Инхээ зулаа тандана. Маргааш дэлгүүрээс Тулгаад хувцас тоглоом бас зүйл хийрэв. Ингэж хэлээд гэрлэн утраад. Хин нэгний ярахч манаар инхээ сэрлээ. Шөнө мөрөн цаг үеж байгаа тэр. Тулгаа өрөөндөө хин нэгтэй ярьж бомит сонсогдлоо. Инхээ яархан явсаар Тулгаагийн өрөөний үүдэн дэрнэ. Маш ихээр гайхлаа. Тулгаагийн өрөөнд хин нэг нэмэгтэй Тулгаа дандаа хэлж байгаа бололтой. Энэ хөө эцэг санснаа гэх үгийг сонсоод инхээ маш их гайхан өрөөнд ортолоо. Тулгаа орны болонд уйлчихсан сууж байлаа. Инхээ Тулгааг тэрвэрэнд хартараа юу? Одоо би хаж очив байна. Ингээд тэрвэрлээ. Нэг л мэтгэд өглөө болжээ. Өөдөөс нь тааш ч ямар хөөрхөн юм бэ? Хүн хартараа юу гэхэд инхээ. Харин тийм ээ би унтчих. Шинэ Тулгааг оронд нэвтүүлж галын өрөөнд алхлаа. Дэрхэн агшин инхээ өчигдрийн явдлыг саналаа. Хин нэгэн сөнгөлөөр миний хөө ээжигээ санснаа. Гэхдээ инхээгийн Тулгаа дэргэлтэн яах учраа олохгүй байлаа. Энэ магадгүй зүйл байсан байх. Хэмээн өөрийгөө тайвшруулан алхах инхээгээ зулаа харснаа. Миний хайр юу бодоод байгаа юм бэ? Гэхдээ юу ч шээ. Маргааш ингашин дэлгөө. Ингэж хийлэн галын өрөөнд орон цайварлаа. Удалгүй Тулгаас ирэхэд зулаа сайхамсноо насар цай уугач ингэж хэлэн Тулгааг ширээний ардсан гурвуулаа цайгаа уулаа. Тэр гурав цайгаа ууж дуусны дараа их дэлгүүр орын хэмээн өдөллөө. Тэр гурав их дэлгүүр хийсэн Тулгаа тоглоом хувцас авч өглөө. Тулганыг хөөрхөн өмд өмслөө. Инхээ Тулгаа тандна. Чи толон дартаа хэмээн хэллээ. Тулгаа толны өмнө зогсон хөргөө харахад түүний хажууд нэг нэмэгтэй зогсож харагдсан ба түүнийг хараад инхээ золтойлгоо алдчихсан. Тэр эмэгтэйн тусгал толон тарагдахгүй байлаа. Инхээ Тулгаагаас ихсэн босгоод тэр эмэгтэй алга болчихсон байв. Инхээ Тулгааг ороод дэлгүүрээс гарan хоолнд орлоо. Инхээ өөрт нь амралт хэрэгтэй хэмээн бодно олон баш удаанаар идэн суудаа. Арайч боллоо. Тэр гурав гэртээ харин Тулгаагийн шин тоглоом болон хувцсыг байршуулжээ. Харин Тулгаа шин будгийн хэрэгслэр зураг зүрэн суулаа. Инхээ зулаа хоёр зурагт үзсээр нэг л мэтгэд дундаж орхиж. Инхээсэрлээ. Шөнийн овцог. Зулаа хажууд нүдэж байх өгөөд булга газараа зураг зурж байхад унтсан гэлтэй байлаа. Тулгаа бараг л зургийн дэвтэр дүүн зураг зуржээ. Инхээ зургийг эхнээс нь үзэж суулаа. Тэрээр эхлээд машин сууж аваа зураг дараа нь парк дээр тоглож байгаа зураг зурсан байлаа. Өөний харсан инхээ энэ амжилтлаж үзэж судлаа. Гинэт цоцоо тэр. Зураг тархацсан дээр хин нэгэн гүн цусаараа
Миний хүүгөөг хэмээн бичсэн байлаа. Гинэ тэнхээ зургийн дэвтрийг алдгаад хооцод нь өөрөө эргэж миний хүүгөөг би бүгдийг чинь авч удна гэсэн байсан бөгөөд инхээ аяархан охрон цонхны танд очтолоо. Хин нэгэн хүний хүүдэн нөтөнгаараа түүний араас барьлаа. Инхээ эргэж хартаад толгооноос нь цус асарсан цэвхий царайтай эмэгтэй түнлөө маш муухагаар харин цонхмөргүүллээ. Энэ мөчөд толгой зулаа хоёроос ирнэ юу босныг асуугаад инхээ зүгээр бүдрээд онцглаа ингэж хариулан тэр хоёрыг оронд нь орууллаа. Энэ мөчөд инхээ маш их гайхсан юм. Сайхан үзэж байсан зургийн дэвтэр нь бараг шинээрээ шахуу их хурцсан хоосон байв. Инхээ өөрт нь амралтаа маш их хэрэгтэй гэж бодсон ажилласаа 7 хоногийн жилээ авлаа. Зулаач бас түндийнхээ л баярлаж байлаа. Тэр өдөр инхээгийн дүү ирлээ. Инхээгийн дүүг Оёна гэдэг байжээ. Оёна толгойтой танилцаад тэр дөрөв хамт кино үзэн гадар цугаалтаа. Орой болон гэртээ харин бүгд унтахаар явтлаа. Инхээ нүдэн ядал зөвлөлээ. Тэр түүний зүудэнд дулгайг өчтөр харсан нэмэгтэй. Толгойг хатнаас түлхэх гэж оролдоход инхээ болиулна өөрөө хатнаас онож буймэд цочоос ирэхэд. Ингэж оролдоход инхээ болиулан өөрөө хатнаас онож буймэд цочоос ирэхэд Оёна маш чангаар ашигран уйлж эхэллээ. Тэр үед инхээ залуу хоёр Оёнаар үхэхэд тэр толгойн өрөөнд уйлчихсан сууж байсан бөгөөд юу басныг дотор бодоход Оёна цонхруу цаа. Би толгой харах гэдэг өрөөнд нортол нэг муухай царайтай эмэгтэй цонхны цаанаас харж байсан. Хэмээн хэлэн уйлцсуулаа. Инхээ Оёнаг хий ямарсан байлгүй хэмээн аргадаа суулаа. Оёна арай тавчран өглөө үед сайжуулгүй гэрээс гарна отлоо. Өдөр нь инхээгийн утас хангин нь утсаа автал тэрээр маш ихээр цочирдлоо. Золоо гайхсан харцаа юу босдаг асуудал өглөөхөн гэрээс нь яран гарсан Оёна харихцамд машин дөмөргүүлэн нас барсан байлаа. Инхээ тулгаазуулаа хоёрыг үлдээ. Оёнагийн гэрийн зүг хөдөлж. Инхээ Оёнагийн гэрт очин бойны зүйлс бэлдсээр нэг л мэдгэд 2 хоног өнгөрч. Инхээ гэртээ харьцаад зулаа түүнийг тэрэн уйлцуулаа. Юу босныг асуухад чамайг бас ихний орой би толгойг унтуулж чад зураг төзөж судлаа хаалганд өгдөгчмээ гарсан. Би очиж үзтэл хинч байгаагүй. Би эргэж хартал гэрт хинэгний готлын мөр гарсан байсан. Тэр готлын мөр толгойг нөрөөр чиглэжсэн. Би толгойг нөрөнд автаад нэг муухай хийсэн царайтай эмэгтэй түүнийг тэрч байснаа орон дээр тавина над руу тарьсан. Би ухаан алтад өглөө босоод толгой намайг байхан харж байсан. Тэр өдөр юу ч болоогүй. Оройн би толгойг унтуулаад орондоо орох гэж байхад тэр эмэгтэй цонх нүдэд муухай инээж байснаа алга болсон. Хэмээн ойлон хэлж байлаа. Инхээ бодлоо. Толгойг давчирснаас хойш дүү маань өнгөрч элтгэврэн зүй марагдах боллоо. Гээд лам дуудлаа. Лам өдөр 3 цагийн үед ирнэ хэсэг сууж байснаа зааг хөгдөд. Гэрт шинэ юм шүглж гисэн байд. Хурдхан зайлуулах хэрэгтэй гэж хэлэн ном уншиж эхэллээ. Удалгүй тэр ламын царайн цог хийж байснаа ном уншаа болж дараа ирээ. Ингээд нэг ч өгсөлхийн завдлгүй гарan бодлоо. Инхээ залуу хоёр маш их айж бас гайхаж байлаа. 10 минут л өнгөрсөн байх. Дөрөвний болон цагтаа машин нэрэн зогслоо. Инхээ гайхан хартаад саний ламын толгойг бүрдээд эмнэлгийн дэргэнд очиж харагдсан ба цагдаа нар хүмүүсээс байцаалтавч байлаа. Инхээ орчоо юу босныг асуудал саний лам шатаар явж байгаад бүдэрч унаад нас барсан байлаа. Хамгийн хачиргалтай түүний гарт нэг нэмэгтэй хүний үс байсан. Нэгэд энэ хавьд явж байсан нэмэгтэйчүүдээс байцаалтавч байгаа юм байлгүй. Хэмээн байна ч жөрөөгөн хэллээ. Инхээ гэртээ орноо зулаад хандна. Хоёулаа асрамжин газар очив. Гээд толгойг үлдээгээд гарлаа. Инхээ зулаа хоёр асрамжин газар очино толгойг нь тухай асуудалаа. Нэг ажилтнаа тэр хоёр руу харна. Инхүүгийн ээжиг насаа гэдэг. Манай найз байсан. Нэг өдөр насаа нөхөртөөгөө муу тэржи мэлхийн хадны тэнд явж байгаад осолд орж ээж нь нас барсан. Толгой амьд үлдээд эндэрсэн. Энэ ээжийн зураг. Аавыг нь бол сайн мэдгүй. Ингэж хэлэн зураг үзүүлтэлээ. Тэр хоёр маш их гайхсан ба тэрхүү зурган дээр байсан эмэгтэй инхээ зулаа хоёрын гарсны эмэгтэй мөн байлаа. Инхээ тэрхүү ажилтнанд баярлснаа хэлэн гэрлэгөө явлаа. Инхээ зулаа хоёроо гэртээ ороход тулгаа байсангүй. Инхээ гарын байрныхаа камерыг үзтэл тулгааг нь орж гарсан гэх ямар ч улмөр байсангүй. Инхээ хэсэг бодсноо зулаад хандна. Бид төрөлх хэрэгтэй. Явцгаая. Гэтэн зулаа. Хаашаа вэ? Ингэж гайхан асуудалаа тулгаа. Мэлхий хад.
гэд гэрээс гарan машинаасан хөдөллөө. Тэр явсаар үрийн 3 цаг болжээ. Энхээ мишээ хадны хажууд ирснээр нэгэн хаттай уул руу зан тэр байна. Гэхдээ нэг хүн хатан дээр сууж байлаа. Магадгүй тэр толгой байх. Энхээ зулаа 2 машин орхин уул руу гарлаа. Тийм ээ. Тэр хүүхэд толгой байлаа. Зулаа яран очтол нэгэн эмэгтэй гинэд гарч ирэн зулааг чулуугаар цохиж. Энхээгүй нь очиж чамд юу хэрэгтэй юм? Гэхэд тэр эмэгтэй би хүүхдээ авмаар байна гэж хэлээд толгойг уулнаас зүлхэх гэж оролдоход энхээ толгойг татан өөрөө халтарч унлаа. Яг тэрний зүудэндээ харж байсан шиг л. Өглөө болжээ. Төрний тэрийг ирж энхийг авлаа. Азар энхээ модон дээр унаж амгарсан байлаа. Маргааш нь энхээ зулаа 2 гэртээ харин би энийгээ тэрэн зогсон. Харин толгой сөрөггүй халуун болсон юм гээд. Тус түүхнээ бодит биш бөгөөд хувь хүний зохиол болохыг анхааруулъя. Их сурвалж Imagine News цаг Club